This gift, you earned it with your own valiant efforts. Eat this. Бэнүү аним сонирхогчтой My Hero Academia-д All Might өөрийн домогт хүчийг Izuku Midoriya өгснгийг бид бүгд мэдэх билээ. Гэхдээ хэрв All Might тэр өдөр өө сонголт хийж Dekuгийн онд түүний гол өсөлтөж уухтай сууд ухаантан Katsuki Bakugод One for All хүчийг өгсөн бол яах байсан бэ? Түүх ихэн онгороо ирэх байсныг өнөөдөр видеогоор сонирхцгаая. Хамгийн ихэд Bakugогийн хүч ямар төвшөнд очихыг төсөөлөд үзтээ. Тэр бол аль хэдийн UA Academy хамгийн аюултай хүчийг суугчдын нэг. Хэрв түүний дэлбэлт үүсгэж чадвартай One for All-ийн асар их биеийн хүч хурд нэмэгдвэл тэр UA ахаас өмнө л баг зогсоогдшгүй хүчтэй болох байв. Сүүлийн хүчтэй цөмийн дэлбэлтүүд гэрлийн хуудтай хөдөлгөн тэр эхний өдрөөсөө бүх өсөлтөгчөө хол хаях байсан гавцаагүй байсан. Нэг том асуудал үүснэ. Энэ бол зан чанарын зөрчил. All Might бол хүмүүсийг нэмсэглэлээр аваадаг, инх тавны бэлэг тэмдэг. Харин Bakugo бол зөвхөн ялахын тулд тэмцдэг дайчин. Bakugo энэ хүчийг авснаар их зан дээдзэгтэй хүч All Might-тэй баатар хүн ямар байх ёстой тухай байнга магалдах байсан болов. Гэсэн ч All Might-ийн залгамжлагч байна гэдэг асар том хариуцлагт бол Bakugo дотооддоо маш их стресс дамтыг мэдэрч илүү хурдтай төлөвших байсан байж магадгүй. Тэгвэл бидний хайртай Deku буюу Midoriya яах байсан бэ? Хүчгүй хэвээр үлдсэн түүний мөрөөдөл бүр мөсөн урах байв. Тэр UA үеийнхээ ангид орж чадахгүй тактик болон стратегийн ухаанаараа баатруудад тусалдаг цагта эсвэл шинжээж болох байсан биз. Эсвэл бүгд одож сэтгэл зүйн бүр мөсөн хугаснаар хонс натнуудын талд жоох болох туйлын ханхуу онол байдаг юм. Сонирхолтой хэлэхэд бид үүний жижигхэн хувилбарыг Heroes Rising кинон дээр харсан шүү дээ. Тэнд Bakugo энэ хүчийг ямар гайхалтай ашиглаж чаддгийг харуулсан. Товчхондоо хэрэг Bakugo хүчийг авсан бол My Hero Academy илүү ширүүн, илүү хар бараан, тулаан ихтэй ани болох байлаа. Та бүхэн юу гэж бодож байна? Bakugo энэ хүчийг авсан бол All Might-ийг нэмсэглэж суух байсан болов уу? Эсвэл өөрийнхөө ууртай хэвээр үлдэх байсан болов уу? Сэтгэл хэсэгт үзэл бодлоо үлдээгээрэй. Видео таалагдсан бол лайк таа цугт маань нэгтгэх мартваа. Дараагийн видеогоор уулзцгаая баяртай.